Дамбын эцэст байрлах 58 дугаар цогцлуур сургуулийн бага сургууль өндөрлөг газар байрлалтай. Өвлийн үлрэлт халдиргаа гулгаа нэмэгддэг тул хүүхдүүд халтарч унахаас эхлээд аюултай байдал үүсдэг байжээ. Тиймээс энэ жил сургуульд шинээр элсэн орсон 1-р ангийн сурагчдын эцэг эхчүүд сургуульд явган шатхийг санаачлахыг гаргаж хүүтрхээс өмнө ажил хэрэг болгож чадсан байна. Тэгээд энэ бол нэг талдаа санаачилсан яг бас ерөнхий санаачилсан оролцож исэн 8 хүн гэх боловч нөгөө талаас нь бол энэ сургуулийн бүх ажилчид энэ сургуулийн хүүхдүүдийн бүх эцэг эхчүүд оролцоод тэгээд энэ бас энэ чинь 4 сая гаруй төгрөгийн хоригдол цуглаж ирээд тэгээд тэрийн хоёр хэсэгтэйгээр энэ хоёр талтай шатыг тавьж. Тэгээд баг ямаар буюу олуулаа нэгдэж болвол ямар том зүйлийг хийж болд юм бэ гэдгийг бас энэ зам одоо өнөөдөр тэгэд маш олон хүмүүс энэ замаараа сэтгэл ханамжтай халтаргаа гулгаа болоход унжгуулсахгүй бариул түшилхтэй энэ сайхан шатаараа явж байгааг харахтаа тэгээд санаачилсан болон үүнийг гүйцэтгэх гэхэд оролцсон гол төр ажлын хэсэгт өөрийнхөө яг өөрийн гэртээ буюу яг өөрийнхөө хүүхдүүд энэгээр яг миний хүүхэд зарчдаг гэсэн чинь сэтгэлээр салин хүнсний бараг үнэлгээ баахтаагаар тэгээд бүр ороо өвд шин цагаар яг өөрсдөө бүр эмэгтэйчүүд маань өөрсдөө ломбар нь шангийнхаа нүхийг ухаад нөө цутгал зуурмгаан барьж гүүгээд тэгээд яг стандартын гэж хэлж болно. Тэгээд энэ сайхан шатыг тавьсан. Эцэг эхчүүдийн санаачилж сургууль хамт олноороо дэмжиж ажилласан энэхүү ажлын үр дүнд багш ажилчид сурагчид ихэд баяртай байсан юм а. Ерөнхийдөө өвөлдөө ч юм уу хавар намартаа дулааны улиралд шороо тоос бужигнах чулуу тэр зам дагууд учраас шидэгдэх өвлийн улиралд болохоор өгсөөр уруудах дайлалтай хүүхдүүд бас бэрхшээлтэй байдаг байсан. Тэгээ бид бүхэн одоо хичээлийн жилийн эхэнд бас хүүхдүүдийн маань аюулгүй байдал. Тэгээ эцэг эхчүүд маань анх хичээлийн жилээс эхлээд сургууль нэтээр ингээд нэг сайхан нэгдсэн зорилготой, итгэл сэтгэл нэгдсэн ийм сайхан бүтээлч ажил өрнүүлж ажиллаж байгаа талархалтай байна. Энэ сургуулиас доош буухад уунж дусан энэ шороо модоо гэд их хүнсэстэй байдаг байсан та. Энэ чулуунд нь тэгэрдэж унах тохиолдол маш их гардаг байсан. Тэгээ шат тавьж өгсөн их жахнаасаа маш их баярлж байна. Одоо манай сургууль хоёр талаа шаттай болсон. Тийм болохоор манай сургууль одоо өвс хот хартаж гудгах гуйхаа гэж бодож байна бэ. Сайн сурна үстэй тэгээ. Сайн сурна. Ийхүү олонний хүч олонгүй далаа гэдгийг 58 дугаар сургуулийн бага сургуулийн багш эцэг эхчүүд сурагчид харуулж чадлаа. Хүмүүс бид зөвхөн сургууль багш нарт хүүхдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг даатгалгүй эцэг эхчүүдж санаачлахтай байж чадвал хүүхдийн ирээдүйг гэрэлтэй байгааг энэхүү бяцхан ажлаас харж болно. 58 дугаар сургуулиас Light News мэдээллээ.